Монголын нийт ард түмэн болон Дорнод аймгийн нийт ард иргэдэд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Бачлууны Бацар гэдэг. Би Монголын алт МАК компанид 7 жил ажилласан. 7 жил ажилласан номтой хоёрын туслах бие хамгаалагчаар ажилласан юм. Энэ хугацаанд МАК компани бол номтой хоёрын хувийн зан чанарыг үл төвчин номтой хоёр төвлөл байдалд хүрсний улмаас ажлаас өөр өсөлтөөр чөлөөлөгдсөн. Тэгээ энэ хууль бус байдлыг үл төвчсний улмаас энэ мэдээллийг хийж байна. МАК компани бол алтны ургаагаар анх хөлөө олсон. Энэ алт яавал бүржин гараа хэлжсэн компани. Гэхдээ алтаа хууль бусаар хил дагуулan зардаг байсан талаар МАК-ийн тамгын газрын дарга Батбаатар гэдэг хүн ажлаас өнцлөгөө халагдахтаа энэ баримт материалыг дэлгэн хэмээн сүрдүүлж өөрөө МАК-аас өгсөн 5 евро байр 99 ихтэй дугаар санаат 6 зэрэг машиныг нь түүний нэрээр шилжүүлж амын даржтай ингэж халсан байдаг. Тэгээ мөн нийслэлийн газрын албаныханд нэлийн авилгал өгсөн. Энэ баримттай авилга нь юу төрөлж барих мэлхий хад МАК-ийн ажил зүйслийн зохицуулалтаар байгуулах гэсэн тийм газар нь юу газрын төлбөр төлөөгүй хугацаад ирсэн нь сураагцсан байсныг нь газрын албаны университет юу $150 million авилгал өгж энийг эргүүл сэргээсэн байдаг. Мөн юу өмнө говийн нарийн сухатын орд газарт төмөр хил рүү төмөр зам барих, нүүрсээ зөөх тийм төмөр зам барих асуудлаар юу нийслэлийн зам төвөр төмөр замын хэрэглэх газраар тогтоол гаргуулахаар энэ газрын даргадаг өөр $50 million авилгал чивээс 21 вискигийн юу өгсөн. За мөн Монгол Ардын намын дарга хөрөлсөхөд 600 сая төгрөгийн авилгал өгсөн. Энэ болохоор зэрэг учир нь юу вэ гэвэл энэ МАК ашигтайгаар эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр сайд зоригтод энэ хөрөлсөх нөлөөлөх замаар МАК ашигтай тийм шийдвэр гаргуулсан байдаг. Энэ шийдвэрээр хугацаанд гарсан байгаа. Мөн энэ мөнгийг өрөөнд нь 6 харьцаг мөнгө оруулж өгч байсан. Мөн Дорнод аймгийн Адуун чулууны одоо газартай холбоотой 3 жил дамсан тийм шүүх хуралд нэлээд олон хүмүүст авилгал өгч байсан. Үүнд болохоор анх бол Баян Түмэн сумын засагтай сумья гэж нөхөрт $50 million 50 сая төгрөгийн авилгал өгсөн талаар энэ авилгатай тэнцэх газар шалгаж байсан. Гэж энийг бол тогтоогоогүй. Гэхдээ энэ нөхөр бол 50 сая төгрөгийн авилгал авсан. Тэгээ мөн энэ асуудалтай холбоотой нийслэлийн дор зодох шатны шүүх хурал 2011 оны хавар болсон. Энд болох шүүх хурлын бүрэлдэхүүн $100 million нэг зоочлагчаар дамжуулан өгсөн. Шүүх хурал болох өдрийн өмнө нэг шүүгчд өгсөн байдаг. За мөн мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Содоо гэж хүнд телевиз байгуулах орон нутгийн зөвшөөрлүүдийг авах талаар намзхийн удирдлагуудаас сал гарсан энэ Содоод ийм 22 саяар 2 удаа 40 сая төгрөг өгч телевиз байгуулахаар тийм мөнгө өгч байсан. Энийг бол би ямар нэгэн байдлаар авилгал гэж бодож байгаа. Мөн номтой хоёрын өөрийнх нь инженерийн өөрийнх нь зохион бүтээсэн гэдэг байгаа машин юу унж идэлдэг бусд машин гэр бүлийнх нь машинтын их өндөрөнтэй тийм их Benz, Porsche гэх мэт машинууд байдаг. Гэвч энэ өндөрөнтэй машиныг авсан ч гэсэн улсад төлөх гайлын татварыг маш дутуугаар төлдөг. Энэ машинууд нь бол мэдээж одоо жишээ нь бол энэ номтой хоёрын нэг G350 гэсэн 300 $300 төлбөрийг шилжүүлж байсан боловч оруулж ирэх гайлын бичгэн дээр $60 million
Мөн 11 онд оруулжсэн юм шиг 10 оных болгож энэ татврыг маш дутуугаар төлдөг. Мөн дүү цэлмүүний хэтэр Porsche гэсэн мөн адил ийм л валид дээр л үндсэн үнийн бууруулах замаар татврыг маш дутуугаар төлдөг. За мөн энэ Mac компани хувийнхаа нислэг тэргээр Минжээ зархан цаасд газраас маш олон тооны 20-тай анги бол хийж байсан. Энэ талаар зураг бодлогоо байгаа. Мөн энэ хэдийнхээ арьс ус тийм илүүдээр боловсруулж өдрийнхөө ангийн утгыг тогтчулсан байдаг. Жишээ нь энэ 10 минжийн баяр шимт гэж нэг олон иргэн дээр хойдлын уугнаас агуулсан юм алсан зураг байна. Энэ хавар алсан дөнгөж ичээнээс гарч ирсэн баг. Хоёр бамбууштай гэж алсан. Энэ зургууднаас байгаамаа. Номтой ер нь хувийн хувьд төлөвшөөгүй тийм арх дарс ихээр эргэлж хэрэгсэн үедээ аратан тогшин мэт авиралдаг. За энэс жишээ нь дурдах юм бол энэ Сүхбаатар дүрдтэй байрлах Брикс баранд ямар ч шалтгаангүй энэ Скамбатар гэдэг нөхрийг үүдэн 3 шүдийн цом ошилж байсан. Тэгээд тухайн залуу энэ тухайн өдрийн ТV-ийн шинэ хөтөлбөрөөр буруу хараад ман намын залуучууд намайг зодсон гэсэн ярьцлага өгсөн байсан. Энэ залууд бол тэгэл 3 шүдийнх нь $1600 өгвөл амын нь барьчих байгаа юм. Мөн улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулгын хүү Жавхлан руу согтуугаар ангийн том утгаар налан талан нэмэн цавчилж дайрсан. Үнийг сэлбэл болиулж байсан. Энэ бүх мөн Эрдэнэ Эрдэнэтийн том хөг бас Сүхбаатар дүрд веранда Silk Road доотнууд веранда баанд найз нарын хамт сууж байхад зодоод гадаа гардаг зодоод дээр нь шээсэн байдаг. Мөн энэ болохоор гомдол мэдүүлэн нэмэн цагдаас илэрхийлэх явахаар нуцаар дарамтлж энийг болиулсан байдаг. Мөн үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал уучин энэ юунд ажиллаж байсан гэж байна. Анад банкнд ажиллаж байсан гэж Батмөх гэдэг нэг Чингэлтэй дүүрэх барилд бас фейсбуукт муудад муудны машиндаа суулган авч яваад тэр амгалангийн гудамжинд аваачиж өвөл зодож цус нүцтэй холж байсан. Тэгээ мөн эвлэрэх журмаар дээр сүнжин гарант хоёулаа хамт онсон мөн л бас өглөө нь бас зодцсон байсан. Энэ үнийг нэлээд дарамтлсан байгаа. Тэгээ энэ номтой ер нь хувьдаа юм 20-тай байлдааны тийм галц зэвсгүүдийг ихээр хадгалдаг. Энд нь болохоор ТТ маркийн хоёр ширхэг гарбуу байдаг. Тухайн үед дотоод танилт нь юу маркет хэлцэн дараагаар ажиллаж байсан нөхрөөс өөрөө эзэмшижсэн тигр буугаар сольж авсан байдаг. Хоёр буу гарбуу байлдааны ТТ гэдэг маркийн гарбуу. Мөн АК-47 гэдэг буу найз Бэгээс $1300 худалдаж авсан. Тэгээ улмаар энэ боо Багнуур дүүргийн цагдаа гэлцэд хураалгастай байгаа. Тэгээ өмнөөс нь би ингээд тэр боо миний боо гэдэг мэдүүлэг өгөө. Тэгээ өмнөөс нь хэргийг би хүлээсэ. Тэгээ энэ $1300 аав нь хөтлөө өгвөл энэ боо худалдаж авч байсан. За мөн архитар сүйдээ өмнө хүүхэн шүүхэнтэй маш их орооцолдог. Тэр нь ч яг тэр гэр мөртөө очиж болждгүй бүр зоддог. Зодж хүчинтдэг тийм тохиолдлууд бол нэлээд байдаг. Жишээ нь бүжээ гэдэг нэг хүүхэн бай. Тухайн бүжээ гэдэг хүүхний гэртээ очил өглөөнүүд нь навдсан номсон сэтэрсэн юм гарч ирж ирсэн. Тэгээ мөн энийг бол нөгөө эрүүгийнхаа тэр нөгөө эдний нөхдүүдээр $500 нөгөө хүүхэнд өгүүлэл амын барьчих жишээтэй. За өнөөдөр 2011 оны 7 сард Сэлэнг аймагт нийгмийн ажил Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт болсон юм байна. За энэ чуулга уулзалтын дараа Сэлэнг аймагт барилах өдөр суманд барилах
ангийн хотогт энэ нам зэхийн удирдлагууд болох энэ нөхдүүд энэ ерөнхийлөгч оюун эрдэнэ энэ ингээд дэд ерөнхийлөгч амар баясгалан тэгээд энэ хөрсөхийн туслах байсан Инхбаатар мөн сэтгүүлч цогт гэрэл гэж нөхдүүд очиж найралцгаасан. Улмаар найрлж ингээд шинжин найрлсан байгаа юм. Гэж найрлсан улмаас ингээд согтуурч ингээд хөлжөрчний улмаас энэ хүн байна. Энэ нам юу ангийн хотгийн өдөр сум тохиолдох ангийн хотгийн гэрийнх нь үйлчлэгч Инхтер гэж хүн өдөр сум яриад өгөн. Энэ хүүхнийг ерөнхийлөгч юу нам зэхийн ерөнхийлөгч оюун эрдэнэ өөрийнхөө юунд хэлсүүлнэ гэж тэмдгээд ингэр дээр зөөж өгсөн байна. Улмаар архиар шахаж согтоосон улмаас бүгдээрээ энэ хүүхнийг хүчинтсэн байдаг. Тэгээд эдгээр баримтуудыг бүгдийг ингээд баттай хэлж байгаагийн хувьд бол би энэ бүх авилгын мөнгө төгрөг би өөрийн биеэр зөөж байсан. Хин даваач өгснэг бол бүр тодорхой он сартай санаж байна. Мөн энэ зодон цохон хүчингийн иргүүдүүд би бүгд нь хажууд нь байсан. Энэ хулгай ман бүгдийг яхад би аппарат барил зургийн дараа л явж байсан. Би бүгдийг өөрийнхөө аюулгүй байдлыг улмаас юм уу бүгдийг тэмдэглэж авах байсан. Энэ бүгдийг ингээд та нарт ингээд анхааруулах журмаар ингээд мэдээлэл хийж байна.